Энэ компанид ороод би бол 5 жил ажиллагаа. Тэгээд энэ компанид ажиллахдаа бол үнэхээр сэтгэл ханамжийн өөр сайхан байгаа. Өмнө нь би малчин байсан. Мал малалж угаад тэгээ 21 оноос орсон. Би өмнө нь болохоор хөдөө байдаг байсан. Ер нь бол малчин. Цалин хангамж бол сайн. Их гайгүй дажгүй шүү. Амьдралд бол хүрэлцэнтэй л байгаа. Манай сумын залуучууд олон залуучууд байгаа. Одоо надтай ажиллаж исэн тухайн үед ажиллаж байгаа зөндөө залуучууд байгаа. Яг одоо энд хамт ажиллаж байгаа залуучуудаас мөнгө болдог залуу байна, Эрдэнэтгээ залуу байна. Бус нь уршаа ухаан удгийн даапны сургалтанд явсан залуучууд одоо тэр чинь нэг ээлжинд 9 хүн гэж 18 хүн байсан. Тэрнээс одоо хоёр нь яг энэ дээр усан гомжийн техникч ингээд үлдсэн байна. Анх эхэлснээс энэ хойш биднэрт бол үйл ажиллагааг хийж байгаа. Биднэрт бол энэ анхнаас ахуулаад энэ кептер ирэнгүүт сургалт эднэр зохион байгуулад яг нэг ороо 4 ээж ялуу нэг 20 гаруй хүний ээжний тийм сургалт энэ ч бас зохион байгуулсан нөгөө яг үйл ажиллагаа эхлэхээс өмнө тийм сургалт зохион байгуулаад дараа нь болохоор энэ Баянграмын мэрэг сургалт үйлдвэрийн төвд одоо яг нуурчин сан техник барилгын шавар хэмтэн сургалт зохион байгуулад тийм хүчний сургалт зохион байгуулдаг. Би бол сургалтанд анх ирэхэд энд нөгөө хэ байгуулж сургалтанд энэ бүгдэнд хамрагдсан. Манай сумд анхан эхэлж байгаа энэ Эрдмонгол компани шинэ төсөл хэрэгжээд энэ том бүтээн байгуулалтад оролцож байгаад их баяртай байгаа. Цаашдаа бол ер нь яг одоо үйл ажиллагаа эхлээд эхлэн одоо энэ барилга үе шатны ер нь дуусах өгч байгаа учраас энэ цааш нь энэ бүр сурах зорилготой тийм ер нь илүү цааш нэг л бодож байгаа юм.